За сэтгүүлчдийн өдрийн амгалан айлтгая. Өнөөдөр Ардчилсан намын бүлэг 2017 оны төсвийн тодтолтой асуудлаар өөрийнх нь байр суурийг илэрхийлэх зүйтэй гэж хэвлэлийн ордог зарлаж байгаа. Өцөгдөр нэгдсэн чуулганаар төсвийн тодтолын хилцүүлгийн 2 дахь хилцүүлэг явж үндсэндээ дууссан. 2 дахь хилцүүлгийн өмнө Ардчилсан намын бүлэг тодорхой хэдэн асуудлаар өөрийнхөө байр суурийг илэрхийлж 5 өдрийн завсарлага авахыг хүссэн боловч эрх баригчид 3 цагийн завсралыг өгсөн. Гэвч асуудал нь бол цаг хугацаанд биш, хамгийн гол нь тавигдж байгаа шаардлагууд нь өнөөдрийн иргэдийн ажил амьдрал, нийгмийн нөхцөл байдалтай уялдсан зүйлүүд байсан учраас бид энэ дээр гол асуудлаа анхаарлаа хандуулсан гэж ойлгож байна. Өнөөдөр энэ төсвийн тогтоол олон улсын валютын сангийн шаардлагаар гэж батлагдах гэж байна. За өнөөдөр олон хол үндсэндээ бол эндээ бол санд нэгдсэн бүгд коннотоо дуусах юм шиг байна. Хамгийн гол нь бид нар өнөөдрийн байгаа Монгол улсынхаа эдийн засгийн нөхцөл байдал, санхүүгийнхээ нөхцөл байдлыг зөв үнэт үрд шинжилүү яаран шийдэх шаардлагатай байсан үгүй юу гэдэг дээр л Ардчилсан нам анхаарлаа хандуулж байгаа. Мэдээж Ардчилсан нам сүргүүчин. Тэгтээ асуудлыг нэг улдаж зогсоож хэд нэг тал руу туулсрах бодлогыг бол бариагүй. Ганцхан нийгмийн муур амьсгалын зөв эерэг хандлагыг бид энэ хуралд энэ эрх баригчдад мэдүүлэхийн үүрэг их хүлээсэн учраас энэ үйлдэлийг хийж байгаа гэж ойлгож болно. Энэ өргөдсөн санхүүжилтийн хөтөлбөрийн асуудлаар хамгийн хүнд зүйл нь юу гэхээр Монгол орны нийт ард иргэдийг нийгмийн бүх давхаргыг хөндсөн сэдэв болж өнгөрсөн. Энэ юутай холбоотой юм гэхээр төсвийн нөхцөл байдал, эдийн засгийн нөхцөл байдал гэдэг нэрийн дор төсвийн орлогыг бүрдүүлэхийн тулд бүх төрлийн татварыг нэмсэнтэй холбоотой асуудал үүсэж байгаа. За яг нэг талдаа татвар нэмж болох хэдий ч гэсэн нөгөө талдаа зардал нь өссөн асуудалтай холбогдож асуудал үүсэж байгаа. Ерөнхий сайдын нэг хүссэн саяхан хэлсэн байна. Ард түмэн бишээ төр өөрөө хүсэж байгаа байх шүү гэж. Харин энэ төсвөнд яг ерөнхий сайдын хэлснээс эсрэг орж ирж байгаа. Төр бүсээ сайн суулж өгöd хэдэн сайд дарга нарынхаа зардыг нэмж өгöd ард иргэд рүүгээ бүх татварын дарамтыг хийж байгаагаар л асуудал чинь буруу тийш явж байна гэдгийг сануулж байгаа. 3 цагийн завсарлага хугацаанд сангийн сайд нийгмийн хамгааллын сайдтай уулзсан. Бас нөгөө зүйлээ давтсан. Бид бол одоо олон улсын валютын сантай хөтөлбөр нэгэн тохирсон учраас нэгц зүйл хасч болохгүй гэж. Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгчийг өцөгдөр яг цаг хугацааны хайчин дээр урьдсан боловч ирээгүй. Ирэхгүй байна гэдэг нь бол ерөөсөө үндсэндээ бол өөрсдийнхөө хөтөлбөрийг тулгын шаардж байгаа байна гэдэг дохоог бол бид өгсөн гэж ойлгож байгаа. Ардчилсан нам бол ард түмний нэг хэсэг төлөөлөл. Үнэхээр энэ чойжсрын сайд нь үнэн яриад байгаа юм уу? Нэг эсвэл энэ хөтөлбөрийг олон улсын валютын сан ингэж хүчтэй шахаад байгаа юм уу гэж. Эцсийн нөхцөл байдал дээр харахад хүүхдийн мөнгийг 60% болгож бууруулчихад одоо өөр 40 руу шахаж байгааг нь болоо гэж хэлсэн. Ядахтаа 60% дээр байж болдгоо юм гэж. 60% гэдэг нь ямар одоогийн байдлаар юу хэдэн хүүхдийн тоо зөрүү гарч байгаа нөхөр өнөөдрийн төсөл дээр 70,000 хүүхдийн зөрүү. 70,000 хүүхдийн зөрүү бол 17 тэрбум төгрөг. Гэхдээ яг бид нар хүүхдэд оролдоод байгаа. Бүр хүүхдээрээ бүр эдийн засгийн үртгийг нөхөд хувцсан юм. 17 тэрбум төгрөгөн дээр хүртэл чойжсрын сайд махис. Үгүй аа тохирсон юм гэж. Энд нэг юм уншигдаж байгаа.
Монгол улсын санхүүгийн эдийн засгийн эрх мэдэл Чавсүсрэн гэдэг сангийн сайдын эрх мэдлээс гарсан байна гэж. Монголын төв 70,000 хүүхдийн асуудлыг өөрсдөө шийдэх ийм эрхгүй болж үлдэж байгаа байна гэдэг л энэ төсвийн татвар харуулж байгаа. Би нэг бүр онцолж хэлье гэж бодсон. Наадмын шаардлага тавихтаа бид нар хамгийн түрүүнд иргэний халаастай холбоотой, төрөвчтэй холбоотой, иргэний өдөр тутмын зайлшгүй хэрэглээтэй холбоотой энэ асуудлыг л эргэж харах гэж би эрх баригчдад энэ шаардлагыг хэлсэн. Та бүхэн сайн мэдж байгаа. Би дахиад тодтогоод хэлэх зайлшгүй шаардлагатай гэж бодож байгаа. Хамгийн нэгдүгürt үнэхээр олон улсын валютын сангийн боловсруулсан хөтөлбөрөөр яваад байгаа мó? Нэгсүү засгийн газрын бүрэн хөтөлбөрөөр яваад байгаа мó гэдгийг тодорхойлохыг хүссэн. Харамсалтай засгийн газрын хөтөлбөр биш юм байна. Энэ олон улсын валютын сангийн шахалтаар явж байгаа төсвийн тодтол юм байна гэдэг нь ойлгомжтой болсон. Хоёр дахь нь бид нар энэ хүүхдийн мөнгийг хасдаг нь буруу гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа. 1100 хүүхдэд Монголын бүх хүүхдүүдэд бид нар ялгарлгүйгээр энэ хүүхдийн мөнгийг оруулж ирсэн. Бүхний хүч нь парламент суудалтаа, эс суудалтаагаас хамаарат энэ хүүхдийн мөнгөн дээр нэгэн дугаар бүгдээрээ ямар ч эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй байсан бид нар хүүхдэд хөрөнгө оруулалт хийнэ гэж хамтарч шийдвэр гаргаж ирж байсан. Хүүхдийн мөнгөнд нэг 200 тэрбум төгрөг зардаг юм л гэж жил болгоо. 200 тэрбум төгрөг Монгол улс ядуураагүй. 3 сая цөөхөлөө монголчуудад хүүхд бол бидний хамгийн үндсүүд гэдгийг бид хизээч мартаж болохгүй. Харин хүүхдийг эдийн засгийн хүндрэл нэрийн дор гадаадын бусдын гадаад санхүүгийн эрх мэдлээ өгөхдөө хүүхдийнхээ эрх ашигыг хасаж байгаад бид нар эсрэг үсэж байгаа. Бид дахиад эрх баригчдаа шаардах болно. 2018 оны төсөвт хүүхдийн мөнгийг бүтнээр нь оруулаа гэдгийг арчсан шаардах болно. Энэ бол бидний үүрэг болж өсөж байна гэж би ингэж ойлгож байгаа. Дараагийн асуудал. Тэтгэврийн насны тухай асуудал. Дэлхийн жишг 65 нас байна гэж сангийн сайд мэдгдсэн. Нэг багийн сайд мэдгдсэн тийм. Өнөөдөр дэлхийн жишгт байгаа гэдгээ бид эргэж нэг харах хэрэгтэй. Дэлхийн жишгийн дундад заснаас монголчуудын нас доогуур. Өнөөдөр дэлхийн жишгээс манай монголчуудын статистикээр гарсан дундаж нас 65 нас. 65 дундас настай түмнийг 65 насны тэтгэвэр тогтооно гэдэг нь өнөөдрийн нөхцөл байдалд бол нийцэхгүй гэж үзэж байгаа. Тийм учраас монголчуудын нөхцөл байдлыг дутуу үнэлж дэндүү хатуу бодлогыг өнөөдөр гаргаж тавьж байна гэж бид харж байгаа. Товчхондоо хэлэхэд монголчууд өнөөдөр эрх баригчдын гадныхантай хамтарсан шокийн бодлого руу явж гарсан. Энийг би дахин хэлэх ёстой гэж харж байна. Дөрөвдүгээрт хэрэглээний янзын татвар байгаа орж ирсэн сая. Арх, тамхи, автомашин. Арх тамхины хэрэглээний татварыг бид нар байх болё гэж үзэхэд жирийн иргэдийн хэрэглээний татваргүй явж ирсэн хос тэжээлтэй машины татварыг хулгайгаар нэмэх гэж орж ирээд өнөөдөр тэрийгэ шийдээд явж байна. Хотжтой машин гэдэг бол бидний өдөр тутмын хэрэглээ болсон брус машин. Нийт жирийн атомны 10% нь энэ машиныг унаж хэрэглэж байна. Нөгөө талаас энийг иргэд юу гэж хэлдэг вэ гэхээр ухаан хэрэглээний машин юм аа гэж нэрлэдэг. Бид энэтэй санал нэг байна. Энэ брус машины татвар нэг 10 хэдэн тэрбум төгрөгөөр өнөөдөр Монгол улс бас өлдөөгүй. За хүмүүсүүд энэ эрх баригчид юу гэж нөхөр их татвар 25,000 төгрөгийн татварчтай гэж. Тийм биш. Шинэ машины татвар 375,000. Дэвшигээс 800,000. Амжилтнээс төлөх юм бол 5 сая төгрөгийн татварыг өнөөдөр эрх баригчид ард түмний унаанаас авахар шийдвэр гаргаж байгаа. Мэдээж үнэн байх ёстой гэж би ингэж харж байна. Тийм учраас бид энийг байж болохгүй зүйл гэж хэлсэн. Дараагийн асуудал. Иргэдийн татварын тухай асуудал.
татварыг нэг шаталтаа болоод 10 жил болж байна. Энд залтан муудаагүй. Энд эдийн засаг хохироогүй. Яг тэгвэл бид нар ажлын байр муутай, татварын бацаараа өргөх боломж муутай, яг хөдөлмөр хийж байгаа асуудаасаа ижил татвар авах нь зөвөө гэж ингэж ойлгож ирсэн. Ижил татвар авснаар өндөр цагийн хуримтлалтай орлоготой хүмүүсүүд нь өөрийнхөө хуримтлалыг бий болгож өөрийнхөө хамжиргааг дэвшүүлэх болцоог олгох ёстой. Ажлын байр нэмэгдүүлэхэд нь энэ жиг татвар тусалах ёстой гэдэг байр сууриас хандаж ирсэн өнөөдөр эсрэгээр эргэж байгаа. Ажил хийдэг болгоноос нь мөнгө аваад явуучуудад хуваардаг гэдэг зарчим. Бидний зарчим юу гэхээр ажил хийдэг нь хуримтлал буулгаад ажлын байр буулгаад үйлдвэрлэлийг хөгжүүлээд энэ зарим нэгэн ядуу улсуудаа авч явах гэдэг зарчим. Тийм учраас бидний зарчмын зөрүү энэ дээр харагдаж байгаа. Тийм учраас өнөөдөр та бүд хараараа тэр татварыг 25% хүртэл өндөр шатлал. 25% гэдэг нь нийт орлогын нь 4.1-ийг шууд улс хурааж аваа гэсэн ийм харгас бодлого руу бид нар явж орж байгаа. Өнөөдөр эдийн засгийг өдөөх анхны суурийг энэ татвараар тавьж байгаа. Эдийн засгийн суурийг өдөөх анхны суурийг энэ онцгой өндөр албан татваруудаар тавьж байгаа. Тамхины татвар дээр бүтэн тамхиг өндөр татвар тавьсан хэрнээ тамхины түүхийн эдийг татвар тавьгаагүй бас таанууд анзаарах хэрэгтэй. Тэгэхээр бизнесийг дэмжсэн утга болж хөрж байгаа гэдгээр бид нар шүүмжлэлтэй хандж байгаа гэдгийг та бүхэндээ хэлье. Зурдгаар нийгмийн даатгалын шимтгэл. Нийгмийн даатгалын шимтгэл бол өнөөдөр ажил авагчид 2.5%, ажилчин өөрөө 2.5%, нийтдээ 5% татвар. Энэ бол өнөөдрийн эдийн засгийн хүндрэлтэй аж ахуй нэгжүүдэд асар том дарамт тулан ирж байгаа. Тэгвэл нөхцөл байдлаар өнөөдрийн татварыг нэмэх нь зөв байсан уу үгүй юу гэдгийг бид эргэж хараачаа гэсэн боловч энийг хүлээж аваагүй. Энэ тийм сүдтэй ч мөнгө биш. Нийт 100 тэрбум төгрөгийг л энэ нийгмийн даатгалын шимтгээс авахын тулд эрх баригчид энэ хуулийг өөрчилж оруулж ирж байгаа. Олон улсын нийтийн сангийн гол шаардлага юу вэ гэхээр таанууд нэгдвэл задлах алдагдах гэсэн 3 үндсэн шаардлагыг тавьсан. Орж тодтол бүгд энэний эсрэг явсан. Энэ тавыг таахан сайн харж байгаа. Эдийн засгийн асуудал хэрэгэлсэн сэтгүүлч нарыг энэ тавыг нэг анзаараад үзээрэй. Орлого нэмэгдсэн, задлах нэмэгдсэн, алдагдал нэмэгдсэн. Буусын нэгч байхгүй. Бид рүүсэж хэлсэн. Танууд 200 тэрбум төгрөгийг жилд өгдөг хүүхдийн мөнгийг 96 тэрбум болтол бууруулчихад 96 тэрбум төгрөгийн асуудлыг татвар хүүхдүүд олгоно гэчихэд сайнхаа цэг 404 тэрбум төгрөгөөр нэмлээ шүү. Энд чинь дайруулж байгаа мó гэдэг энгийн л асуулт. Энэ асуулт өнөөдөр юу гэж нөхөр ерөөсөө бид нар төсвийг данхаахыг, төрийг данхааруулгыг ерөөсөө иргэдийнхээ хармаар орё гэсэн шууд утгаараа орчуулж байгаа гэдгийг би шууд хэлхийг хүссэн юм аа. Орлого нэмэгдүүлэх боломжийн талаар бид таад хэдхэн тоо хэлье. Зүгээр л энгийн гаргалгаа. Хэрвээ төр хүссэн бол иргэдийнхээ руу орохгүйгээр орлого нэмэгдүүлэх хэд хэдэн боломж байсан. Нэгдүгээрт өөрчлөлтөд зургаа оруулж ирэх байсан. 100 тэрбум төгрөг. Энэ өшөөдөг боломж олон байсан. Хоёрдугаар хашийн зэрүүгээр боломж байсан. Өнөөдөр шиг эдгээр төсөвд 2530 гэж орж ирж байгаа. 2420 орж ирж байгаа. Энэний зэрүүгээр зөвхөн төсвийн зардал 100 тэрбум асах боломжтой байсан. Энийг авч үзээгүй. Дэлхийн зах зээл түүхийн үеийн үн өсөж байгааг бид нар зөв ашиглах хэрэгтэй. Зөв тооцох хэрэгтэй байсан. Энэ азтан дэлхийн зах зээлийн түүхийн үн дандаа өсөж идэг. Бидний энэ мөнгийг юунд хэрэгэлдэг вэ гэхээр хэмжлэг сэтгэлээр өдөөх юм руу хэрэгэлдэг. Түүхийн үеийн өсөлтийн мөнгийг
Эрдэнгийн хөлтийн мөнгөнд 1,000 төгрөгөөр амлалтынхаа мөнгийг тарааж өгöd дууссан. Өссөн мөнгийг нууж эхлэх юм байгаа явж байгаа. Нууж эхлэх юм руугаа явж байгаа. Түүгээд өнөөдөр бид нар хэдэн төгрөгөөр авсан гэхээр ЗЭС-ийн үнийг $5,149 тооцож авсан. $5,149. Өнөөдөр дэлхий дээрх биржийн үн $6,000 өгч байгаа. Өсөж байгаа гэсэн. Дэлхийн ЗЭС-ийн биржийн үн бол $5,730 байсан. ЗЭС гадагшаа экспорт гарахдаа яг биржийн үнээр өгдөг ийм журамтай нүүрсийг бодвол өөр. Тийм учраас энийг бол тооцсон. Нүүрсний тооцсон. Нүүрсний үнийн дөрвж үнийг эдгээр тодорхой $60 авсан. Одоо дэлхийн зах зээл дээр нүүрсний үн $200 байна. Гэх мэтчлэнгийн нэмэгдүүлж Америкт бодлогыг татвар өгөхгүй боломжийг манай хүмүүс ашиглаагүй гэж бид нар заа тэмдэглэж шаардлагатай хүрэх ёстой гэж ойлгож байна. Тухайд бас өөрчлөлт оруулсан. Цэргийн эрхцэн тухайд хуулиуд нэг бидний эмзэглүүлж байгаа сэдв юу гэхээр гадаад сурч байгаа 450 хүнний тэтгэлгийг хассан явдал. 450-ны энэ мөнгийг хасах шаардлагагүй байсан. Би нэг дэндүү шугны хатан зүгээр нэг тэр төгрөгний ямиг нийгмийн чанартай зүйлүүдийг хасдаг. Тэрүүний бодлогын татварыг иргэдийнхээ халаасаас суулгасан энэ бодлого чинь буруу байна л гэж. Энийг бид нар зөв болгох ёстой. Тийм учраас нэгд эдгээр эрх баригч шийдвэрийг гаргаад олон улсын валютын сангийн хөтөлбөр нэрээр бүгдийг төвшигээ чихэж явж байгаа бол эцсийн үр дүнд алдаргдын бундлыг төрүүлээд алдаргдад нийгэмд аж ахуй нэгжиж ямар нэгэн хохирол үүсэх нөхцөл байдал үүсэх юм бол арчилсан нам тэр хүмүүсийн талд байна гэдгээд мэдэгдэж байгаа. Байж ёстой. Дарамт явсан үлсэн гэж. За нэмж хоёр зүйлийг тодруулж хэлхийг хүсэж байна. Энэ төсвийн тодтголын цаад мөн чанар агуулгыг нь авч үзэх юм бол яг энэ эдийн засгийг хямралтлаас гаргахад үед одоо бусад улсын авч хэрэгэлдэг тэр бодлогоос бүр эсрэг хоёр бодлогыг авч хэрэгжүүлсэн ба. Тэр нь хямралаас гарахын тулд аль ч улс орон одоо байгаа ажлын байраа хадгалах, энийг бууруулахгүй байх нэг бодлогыг барьдаг. Хоёр дахь нь одоо байгаа иргэдийнхаа орлогын түвшин бууруулахгүй байх ийм үндсэн хоёр бодлогыг барьдаг. Манай энэ төсвийн хүрээний мэдээлэлээр бол яг эсрэгээрээ одоо авч байгаа иргэдийн маань бодит орлого гурван одоо чиглэлээр буурахаар орж ирж байгаа. Нэгдүгээр цалингийн дарамт. Цалингийн буюу хүн амын орлогын албан татварын дарамт. За тайлбарлахдаа өндөр цалин авч байгаа буюу 25% одоо шатлалтай татварт хамаардах хүмүүс нь бол цөөхөн гэж хэлж байгаа боловч тэр хүмүүсийн ар гэр энэ орлогоор амьдардаг хүмүүс нь бол цөөдөггүй. Ингээд хүн амын орлогын албан татвар дээр нэмээд нийгмийн даатгалын шимтгэлийн 2.5% бас дарамтлаж байгаа. Тэгэхээр нэг хүн дээр хүн амын орлогын албан татвар, дээрээс нийгмийн даатгалын шимтгэл, тэгээд хадгаламжтай буюу жоохон ч гэсэн хоримтлалтай болоод хадгаламжаас нь ингээд татвар авахаар 3 татварын дарамт зэрэг ирж байгаа. Энэ бол нөгөө одоогийн авж байгаа орлогын хэмжээг хадгалах тэр бодлого биш. Тэр орлогын хөшөө бууруулсан ийм бодлого болоо явчихж байгаа. Дээр нь бензин шатхууны онцгой албан татварыг тавьснаар хэрэглээний үнийг шууд нэмэх ийм нөхцөлийг бүрдүүлж байгаа. Ялангуяа энэ бол нөгөө алслагдсан хөдөө орон нутгийн иргэдээр бол шууд туснаа. Эний зөрүүг бол засгийн газар өөрөө гаргана гэж тайлбарлаж байгаа нь бол нөгөө энэ өөрчлөлтийг хийж байгаагийн агуулгыг үүсгэж байгаа.
засгийн газар нэг талаасаа онцгой албан татвараа нэмж авчиад нөгөө талаасаа татаасаар зөрүүг нь үхвэсэн бол энэнийг хийх одоо логик ач холбогдол нь хаана байна вэ гэдэг ийм асуудал. За аль ч улс бол дундаж давхар буюу нөгөө жоохон хоримтлалтай тэр хэсгээ нэмхийн төлөө явдаг. Шатлалтай энэ ордгон албан татварыг бол бусад улсууд хэрэгэлдэг. Гэхдээ тэр улсуудын иргэдийн авч байгаа цалин нь өдөр тутмынхаа хэрэглээг хангаад цаана хоримтлал үүсгэх хэмжээний тийм өндөр цалин авч байгаа улсуудад энэ шатлалыг хэрэгжилж байгаа. Манайх шиг өнөөдрийнх нь авж байгаа цалин сарынхаа хэрэглээг хангахгүй байгаа энэ улсад бол энийг авна гэдэг нь бодлогын үед маш буруу бодлого гэж үзэж байгаа. За хоёрт нь улс өөрөө хоримтлалтай байх энэ бодлого манай энэ төсвийн шинжилгэлийн одоо төслийг үнэхээр тодтогч сайжруулах чиглэл рүү явуулж байгаа бол энэний ард байх ёстой. Тогтворжуулалтын сан ирээдүйн өв сангийн тухай хуулиар байгуулагдж байгаа тэр сангуудад тодорхой хоримтлуудад үүсэт явж байгаа. Тэгэхээр одоо нэгэнт энэ өрөө гадны хямд их үүсвэртэй валютын сангийн хөтөлбөрийн санхүүжилтээр хааж байгаа бол зэрэгцүүлээд нөгөө улс бас хоримтлууллаа цааш нь өсгөх бодлогоо явуулмаар байгаа. Харамсалтай нь дагаж орж ирж байгаа хуулиар энэ тогтворжуулалтын сан ирээдүйн санд байгаа бүх мөнгөөрөө одоо нөгөө төсвийнхаа алдагдал руу хийчиад 24 он хүртэл энэ хуулиудыг үйлчлүүлэхгүй нөгөө сандаа хоримтлал үүсэхгүй гэсэн ийм хуулийн залт явж байгаа. Тэгэхээр улсаараа хоримтлуулахгүй нь иргэдээ бас хоримтлуулах боломж олохгүй нь ийм алдаатай буруу бодлого энэ төсвийн яг энэ багц хуулийн эцсийн үр дүнд нь гарахад байгаад алдсан юм бол маш буруу бодлого гэж шүүмжилж байгаа. За эцэст нь нэмээд нэг зүйлийг хэрэглэхэд манай төсвийн тухай хууль дээрч төсвийн тогтвортой байдлын тухай хууль дээрч одоо үндсэн зарчмын суугдсан нэг зүйл бол энэ төсвийг тогтвортой байлгана гэдэг бол төсвөө алдагдaltaгүй болгох байлгах. Алдагдaltaгүй баталдаг болгох ийм үндсэн санаа байна. Тэгэхээр аль нэг одоо шалтгаан хэлээд гарцаагүй байдалд орсон гэж алдагдлаад нэмэл авах юм бол энэ нэмэх процесс хязгааргүй үргэлжилнэ. Тэгэхээр энэ шинжилгээг хийлгэж байгаа бол өнөөдөр яг тогтвортой байлгадаг тэр хуулийн өөрийн тогтвортой болгох асуудал байна. Тэгэхээр төсвийн тогтвортой байдлын тухай хуультай цаашдаа явъя л гэж байгаа бол энэ хүрээндээ тодтголоо хийж зарлаа нэмэхгүй алдагдлаа бууруулсан орлогоо нэмсэн тийм л тэнцлийн сайжралт хийсэн тодтголыг батлах ёстой. Түрүүн Эрдэнэт дарга хийсэн эсэргээрээ байгаа. Ийм зарчмын бодлогын хоёр алдаа яваа учраас энэ төсвийг болоод төсвийн тодтголыг үндсэнд нь одоо дэмжих боломжгүй байна гэсэн байр суурийг арчилсан нь илэрхийлж байгаа. Энийг сэтгүүлчид та бүхэн бас зөв ойлгоорой. Арчилсан намынхан энэ валютын сангийн хөтөлбөрийн хөгжлийн хямд өртөгтэй их үүсвэрийг авахыг эсэргүүцэж байгаа асуудал биш. Хөтөлбөрт хамрагдахын тулд бид бүх зүйлээ муутгаж макро одоо зорилтоо тэнцлийн орчныг муудах бол шаардлагагүй. Энэ Монгол улс өөрийн засгийн газартай, өөрийн төсөв мөнгөний бодлоготой ийм улс. Тэгэхээр эх 3 жилд бид алдагдлаа хэдийн хэмжээнд бууруулахыг, өсөлтөө хэдийн хэмжээнд байлгах юм бэ гэдэг нь манай засгийн газрын өөрийн бодлого байх ёстой. Энэ бодлогыг хэрэгжүүлэхийн тулд бид нар хөтөлбөрөөс санхүүгийн их үүсвэр авч тусламж дэмжлэг хайж байгаа болохоос зөвхөн валютын сангийн хөтөлбөр гэдэг нэрийн дор бүх өөрийнхөө зорилтыг бол муутгах юм бол ямар ч одоо шаардлага байхгүй, эдийн засгийн утга агуулга байхгүй гэдгийг нэмжүүлье. Баярлалаа. За засгийн газар улсын валютын сангийн хооронд хийсэн хилцээрийн үр дүнд төсвийн тодтгол орж ирсэн байгаа. Тэгэхээр ер нь бол аль аль нь энэ урсгал зардлыг танах талаар бол аливаа нэг арга хэмжээ хийгээгүй. Гендэж би гондоч гэдэг шиг хоёуланд нь би ер нь бол санхүүжтийн эдийн засгийн төсөөлж байгаагаар бол энэ оны эцэст улсын төсвийн орлого 720 орчим тэрбум төгрөгөөр давж биелнэ гэсэн тийм төсөөлөлтөй байгаа. Ягаад гэвэл нэгдүгээрт нь Арц намын үед баталсан нөөтийн буцаалтын тухай хууль, мөн түнчлэн эрд төдийн тухай хуулиар бол энэ орлогын татвар асар их нэмэгдэж байгаа. Тэгэхээр улсын валютын сан сүүлийн үед хийсэн хөтөлбөрүүдийн улс орнууд хийсэн хөтөлбөрүүдийн хүрээнд бол нэлээд тийм амжилтгүй ажилласан зүйл байгаа. Тийм учраас энэ төсвийн тодтголыг хэд муу батлуулчаад оны эцсээр тэртээ дэргүй орлого нэмэгдэж байгаа энэ улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг үнэлээд энийг
одоо Монгол улсад амжилттай хэрэгжүүлнэ гэдэг тийм PR-ыг явуулах зорилгоор энэ төсвийн дутгалыг оруулж ирж байна. Төсвийн дутгал жишээ нь одоо 7 төрлийн дотор нэмээд 100 гаруй тэрбум төгрөгийн орлого олон нэгчээ буцаагаад урсгал зардалтаар 404 тэрбум төгрөгийн зардал гаргаж яхад олон улсын валютын сан чимээгүй байна гэдэг бол энэ одоо зүйл бол бас тодорхой болж байна гэдгийг илэрхийлье гэж харж байна. Ер нь бол ард түмний хүсээ хилээд байгаа, шүмжлээд байгаа гол зүйл бол тэтгэврийн нас байгаа. 65 насаар тэтгэврт гарч байгаа Монгол улсын хүн амын дундч насалт бол 70 байдаг. Зарим хүмүүс 40 гаруй жил тэтгэврийн дадлын шимтгэл төлчөөд 4 сар, 3 сар, зарим нь 1 сар чавлгүй амжилтгүй өнгөрч байгаа ийм тохиолдол байна. Тийм учраас энэ 40 жил шимтгэл төлчөөд 4 жил, 5 жил дундаж настай гэж үсгэд 5 жил аваад одоо өнгөрнө гэдэг бол энэ ахмадуудын хувьд бол асар их тийм охиролтой зүйл. Өөрөөр хэлбэл тэдний хөсгөлмөрийг хэд сорж гэнэ гэсэн тийм л одоо агуулгатай зүйл дээ гэсэн үг. Хоёрдугаар нь энэ одоо тэтгэврийн насыг уртгаснаар залуучууд асар ихээр хортогоор нөлөөлж байгаа. Өөрөөр хэлбэл энэ ажлын байр энэ Монгол улсад бас их ховор байна. Бага байна. Тийм учраас залуу болсон хүчнүүд ялангуяа одоо тэтгэврт гарсан хүмүүсийн оронд орж ажиллах тэр боломж нь одоо 5 жилээр хойш ухарч чана л гэсэн үг. Тийм учраас энэ одоо аль алиндаа халтаа ийм одоо шийдвэр болж байна гэж үзэж байгаа. За энэ төсвийн дутгал дээр бас нэг оруулсан дэд сайдрын төсвийг нь хасах. Өөрөөр хэлбэл энэ одоо засгийн газар бол тэр хүмүүсийн оронтойг нь хасах тухай санаачлал ерөөсөй гарахгүй байгаа. Тийм учраас төсвийг хасах юм бол тэр хүмүүс одоо ажиллах тийм боломжгүй болно гэсэн үг. Оронтойн цомгдоход орно гэсэн үг. Тэр ер нь бол 10 хэдэн дэд сайдын болон түүний одоо ажлын албаны шууд болон шууд бус зардал нь нийтдээ 10 тэрбум төгрөгийн зардал гардаг. Гэтэл хүүхдийн мөнгийг 78 мянга гаруй хүүхдэд өгөхгүйгээр шийдэж байгаа. Энд бол 12 тэрбум орчим төгрөгийн зардал гарна. 13 одоо дэд сайдын зардлыг төсөвдөр тодтоход явсан дээр 78 мянган хүүхэдтэй ямар нэгэн арын хаалгагүй, арын өрийн хаалгагүйгээр очдог тэр одоо хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлээд явсан дээр үгдээ бол энэ эрх баригчид ойлгож шийдэх ёстой байсан юм а. Гэтэл энэ эсрэгээр нь шийдэж байна. Дэд сайд нарын төсөв болон зарим аймаг сумдын засаг дарга нар хуулиараа бол нэг орлогчтой байх хэрэгтэй. Гэтэл зарим аймаг сумд 2 орлогчтой байгаа. 2 орлогчтой байгаа. Тэгэхээр 2 орлогчийн одоо зардлыг хасах тухай санд гаргахад нийтээрээ нийтж байгаад нийтээрээ тэр сандлын эсрэг дарж байгаа шээ. Тэгэхээр энэ хүмүүст бол энэ улс орны төлөө эдийн засгийн одоо сайжруулахын төлөө дээрээс нь энэ ард түмний амьдралд ахуй сайжруулахын төлөө хүмүүсийн хүсэж бодоод байгаа тэр зүйлийн төлөө ажил хийх тийм хүсэл эрмэлзэл байна уу байхгүй нь гэдэг нь эндээс тод харагдаж байгаа. За асуулт өсвөлж байна. Асуухынгүй бол ярьсан уу дуусгая. За баярлалаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөр дээр та нар бас ямар үнэлэлт өгж байгаа вэ? За мэдээж олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамаарсан одоо засгийн газар өөрсдийнхөө бас өмнө хэлжсэн мөрийн хөтөлбөрөөс эрс ухарсан шийдвэрүүдийг гаргадаа гэж үзэж байгаа шүү дээ. Одоо засгийн газрын мөрийн хөтөлбөрч гэж байхгүй болсон. Ардын мөрийн хөтөлбөрч гэж байхгүй болсон. Монголын өөрийн эдийн засгийн төсөв гэж байхгүй болсон. Гол хариулт хэллээ. Өөр юм байна. байна. Энэ одоо ингэж мөнгө авахар болж юм л да. Тэгчээд төсвийн алдагдлаа нөхнө гэдэг аахгүй наадмын яг шинэссэн байна. Энэ авж байгаа хүүтэй мөнгийг импортыг орлох юм уу эсвэл мөнгө болох тэр салбар руу зарцуулаач гэдэг эдийн засгчд хэлээд байна л да. Энэ дээр бүлгийн байр суурь ямар. Хоёр дахь асуулт нь болохоор нийгмийн даатгалын шинтгэл төлөлт бол нэг 50 орчим хувьтай байна гэдэг штеп. Шинтгэлийг нэмэхгүйгээр хамрагдах хүнийхээ тоог нэмээд өгөөч, нэмэх одоо тийм бодлого хэрэгжүүлээч гэдэг байгаа байхгүй. Энэ дээр бас ямар байр суурьтай байгаа. За хөтөлбөрт хамрагдсанаар 3.3 тэрбум $, санхүүжилт орж ирнэ гэж байна. Тэрнийхээ 1.6 орчмыг нь 1.6 тэрбум орчмыг нь төсвийн одоо алдагдлыг хаахад зарцуулна гэдэг.
За тэрийг бол дотоодын ялангуяа засгийн газрын нөгөө өндөр хүүтэй бондоор төсвийн алдагдлаа нөхөд байгаа тэр хэсгийг бол валютын сангийн хөнгөлөлтөй зээлээр хаах нь бол зарчмын зөв юм а гэж бид нар бол дэмжиж байгаа. Үлдэж байгаа 1.5 тэрбумыгаа одоо бүтээн байгуулалтын төслүүд рүү хийнэ гэсэн тийм зүйлийг ерөнхий сайд хэлсэн. Гэхдээ яг ямар төслүүд байна? Өнөөдөр нөгөө техник эдийн засгийн үндэслэл нь хийгдсэн, хэрэгжихэд бэлэн болцсон ийм олон улсын байгууллагууд нь хүлээн зөвшөөрөх хэмжээнд хүрсэн төслүүд байна уу гэсэн тэр нь бол тодорхойгүй юм билээ. Тэгэхээр цаашдаа энэ 1.5 тэрбум доллар гэдэг бол Чингис бондын хэмжээний мөнгө шүү дээ, тийм ээ. Тэгэхээр яг юунд тодорхой зүйл үр ашигтай зүйл зарцуулахгүй бол энэ дахиад эргээд өөрөө жишээ нэмэгдүүлэх гэсэн болох юм байна. Энэ дээр бол аль болохоор үе шаттайгаар маш тодорхой төслүүд рүү оруулахгүй бол энэ мөнгөийг авсны хэрэг байхгүй шүү гэдэг энэ байр суурийг бүлээг илэрхийлж байгаа. За хоёрдугаарт нь нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмжээснээр шимтгэл төлөгчийнхаа хүрээг нэмэгчээ гэдэг энэ саналыг дэмжиж байгаа. Зөвхөн одоо нийгмийн даатгалын шимтгэл дээр ч биш. Бусад бүх төрлийн татварын одоо хураалтан дээр ялангуяа экспортод гаргаж байгаа бараа бүтээгдэхүүний бүртгэл, импортын гайлын татварын бүртгэл энэ бүх зүйлийг сая ардсан намын өнгөрсөн засгийн газрын үед хэрэгжүүлсэн шиг нөөцийн албан татварын хураадаг цахим бүртгэлийн тогтолцоог нэвтрүүлээд маш сайжирлаа шүү дээ. Яг тэр хэлбэр рүү оруулах юм бол та ямар ч шинэ татвар нэмэхгүй, татварын хувь хэмжээг нэмэхгүйгээр бааз суурь нь өргөсөөл татвар хураалтын орлого нэмэгдээр байгаа. Эний жишээ нь юу гэвэл нөөцийн татвар гэхэд өнгөрсөн онд 95 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байлээ шүү дээ. 15-16 оныг харьцуулаад үзэхэд 15 онд нөөцийн татвараас авч ирсэн орлого 16 оны эцсийн үр дүнгээр хэд өмнөх оныхоос 95.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Тэгэхээр иймэрхүү дотоод одоо татварынхаа хүрээ бааз суурь төлөлтийн хэмжээг нэмэгдүүлэх ажлыг хийж чадахгүй байна. Хоёрдугаар татварын бус орлогоо ерөөсөө сая шууд 400 гаруй тэрбум төгрөгөөр одоо бууруулчихлаа шүү дээ, тийм ээ. Энэ бол боломжгүй одоо байж болох асуудал. Яг тэгвэл 110 гаруй алдагдaltaй төрийн компани байна. Энэ 110 орчим алдагдaltaй төрийн компани жилд нэг 5-ын үр ашигтайгаар хувьчлаад байхад л энэ жил бол 5-ыг хувьчлаад 170 орчим тэрбум төгрөгийн хувьчлалын орлого олно гэж төлөвлөсөн шүү дээ. Тэгэхээр тэрийг одоо байх болгож байгаа байхгүй. Тэгэхээр ийм үргүү зардлаасаа төрөөр ерөөсөө салах дургүй байна л гэж харагдаж байна. Энийний эсрэг бол ардсан нам юм одоо байр суурь байгаа. За баярлалаа.